Монголчууд сурлалын 1-р бат 1911-ээс 1921 он, 2-р бат нь 17-р зууны 2-р хагасаас 20-р зууны ихэнх үе, 3-р бат нь 1924-өөс 1959 он, харин 4-р бат нь 12-р зууны 2-р хагасаас 17-р зууны ихэнх үеийн монголчуудын түүх соёлын тухай өгүүлсэн байдаг. За тэгвэл энэ удаад монголчууд талын нүүдэлчдийн уламжлал номд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн чулуун зэвсгийн үеэс эхлээд Монгол угсаатан бүрэлдэн тогтоход өөрөөсөө хувь нэмрийг оруулсан эртний нүүдэлчдийн түүхийг 8 бүлэгт багтааж танилцуулсан байна. За өөрөөр хэлбэл 800 мянган жилийн нэртэй өнөөгийн Монгол нутгаар хэрэн хэсэж байсан эртний хүмүүсээс эхлээд ахуй соёлын хувьд нэгэн нийтлэгийг бий болгож нэгдмэл улс төрийн хүчин болсон их Монгол улс байгуулагдахын өмнөх үеийн нүүдэлчин ард түмнүүдийн түүхийг энгийн ойлгомжтой бичлэгийн хэв маягт буулган өгүүлсэн байна. За энэ ном маань анх 2015 онд англи хэл дээр гарснаас хойш ерөөдөө орон орны бестселлерүүдэд ерөөдөө толгой цогт дээгүүр байранд явуулсан. За одоогийн байдлаар бол ямар ч нэг 20 гаруй орны хэл дээр орчуулагдсан гараад байгаа. За энэ номын маань нэг онцлог гэх юм бол ерөөдөө манай Монголын түүх хэсэгт байгаа бас нэг дутагдaltaй тал байдаг л да. Нэг түүхийг яг энгийн тэглээ инглээ гэсэн ерөнхийн нэг дистраалсан байдлаар өгүүлдэг бол энэ ном маань өөрөө эсрэгээр ерөөдөө энэ үйл явдал нь ийм үйл явдлаас болоод өрнөж байгаа маа те логик дарааллыг илүү. За энэ бүтээлд бол Монгол оронд нэгэн эрцээс хүн нутглан суусан үеэс эхлээд 12 дугаар зууны ихэнх хүртэлх түүхэн үеийг хамарсан. За тэгээд энэ цувралын онцлог бол одоо их түүхийн боловсролыг олон нийтэд одоо ойлгуулах. Гэхдээ одоо энгийн ойлгомжтой байдлаар гэрэл зургийн материалыг их төлхөө ашигласан юм гэдгээр онцлогтой. За тэгээд ер нь одоо энэ урд нь бол энэ Монголын эртний түүхийг хамарсан ийм олонтой зураг багтаасан ийм ном бол гарч байгаагүй. Одоо энэ талаар бол анхдагч гэж болно. Монсуудрын хэвлэлийн газраас зохион байгуулж байгаа соён гэгэрлийн өдрүүд энэ сарын 15-ны хүртэл Интерномын төв салбар дээр зохион байгуулагдах юм а.